За 29-ний мэдлэг болохоор пран буюу амин хүчний сүүдэр гинэ. Буюу тул төдий зүйл гэдгийг рамад хэлж ойлгуулж байгаа юм. Сүүдэр ба бийц зүйлийн зүйрлэл гэдэг энэ нэг санскритээр бичсэн тайлбарыг гэж оруулаад байгаа шүү. За хэрвээ та гараа хөдлөх юм бол сүүдэр нь дагаад хөдлөнө. Гараа зогсоох юм бол сүүдэр ч гэсэндээ бас зогсчихно. Гар байхгүй болох үед сүүдэрч бас байхгүй бол яг үүнтэй адилхан нэ. За бийц зүйл гэдэг нь болохоор пран буюу амин хүч. Сүүдэр гэдэг нь болохоор оюун санаа буюу бодол төсөөлөл гэдэг юм. За амьсгал ба бодол гэдэг нэг юм ойлголтыг өгөх гээд байх шиг байна шүү дээ. Эртний йогийн ухаанд амьсгал болон бодол нь нэг зоосны хоёр тал гэж үздэг байжээ. Үздэг. За хүн сандрах үед амьсгал нь түргэн болоод бодол нь ороо босгоо болчдөг. Харин амьсгалаа гүнзгий удаан авч эхлэхэд оюун санаа аяндаа амгалан болдог. Энэ пранаяма буюу амьсгалын дасгал. Яагаад оюун санааг амгалан болгодвэ гэдгийн онолын үндэс нь эндээс эхэлж байгаа. За уусан алга болгох. Уусан алга болгох гэдэг нь оюун санааг хүчээр устгах биш. Харин түүнийг тижээж байгаа эрчим хүч буюу бидний нөгөө прана гэж яриад байгаа тийм. Үн тогтуун болгож жоод оюун санаа аяндаа намжаад уусаад арилгахыг хийж байгаа гинэ. Тэгэхээр прана хөдөлгөөнгүй болоод ирэхээр прана тогтвортой болно гэх юм уу одоо. За бас хөдөлгөөнгүй болох, тогтвортой болох гэдэг. За энэ бол яг энэ үед яадг вөхөр би эсвэл минийх гэдэг нөгөө юм төсөөллүүд үгүй болдог гинэ. Тэгээд хүн жинхэнэ өөрийнхөө мөн чанартай үлддэг. Гэж. Тэгэхээр басиста өргөлүүлээд хийж штэ. Дээд оршихуйд үүсэн бодлыг бүх хүний ухамсар гэж нэрлэдэг. Энэхүү ухамсар нь бодлоос ангижрах үедээ төлөөлөлт төрдөг. Энэ маш гоё цэцтэй ойлгуулж өгч штэ те бидний ингээд дотроо жоохон ингээл төрөлдөл ингээд бодоод л явж ирсэн нэг гоё цэцтэй өгöd байгаа юм шиг санагдаад тийм. Дэлхийн ертөнцийн үзэгдлийн цорын ганц шалтгаан нь хязгааргүй ухамсарт үүссэн бодлоос болдог гинэ. Ингээд л хязгаарлагдмал гэх нөгөө хувь ухамсар бий болдог. Тэгэхээр хувь ухамсар өөрийнхөө тэр жинхэнэ одоо нэгдмэл ухамсар гэх юм уу нөгөө дээд ухамсар тий. Энэнээсээ хордоод ирэх үед л нөгөө бодолд автаал төсөөлөлд автаал яадаг вөхөр сэтгэх чадвар болон ертөнцийн тадарах сэтгэх оюун санаа нь үүсдэг гинэ. Тэгэхээр нөгөө рама багштай хэлж байгаа юм байна. Нөгөө фасиста рамад хэлж байна. Рама амьдралыг тэтгэгч тэр хүчийг хяналтандаа авч оюун санаагаа буюу сэтгэлээ барьж тогтоодгоо. Тэгээ зөөрлж ич бич зүйлийг зайлуулахад сүүдэр арилдаг шиг амин эрчмийг тогтоон барихад
Сэтгэл зогсдог. За энэ бүр гайхалтай мэдлэг нь орж ирж байна. Гол санаа нь амин эрчимийн хөдөлгөөний ачаалт хүн өөр газар олж авсан туршлагаа сандаг. Үүнийг оюун санаа гэж нэрлэдэг. Учир нь энэ нь амин эрчим хүчний хөдөлгөөнийг мэдэрдэгт оршдог. За амин хүчийг нөгөө хөдөлгөөнийг дараах аргуудаар хязгаарладаг. Шунал тачаалаасан гэж байна. Гарнаа яам амьсгалын дасгал. Амин хүчний хөдөлгөөний шалтгааныг ирж хайх. Оюунлаг аргаар зовлон зүдгүүрийг эцэс суулгах. Мөн дээд үннийг шууд таньж мэдэх замаар. Оюун санаа нь чулуунд хүртэл оюун ухаан байгаа мэтээр төсөөлөх боломжтой. Гэвч оюун санаанд өөрт нь өчүүхэнж оюун ухаан байдаггүй. За нөгөө хөдөлгөөнтэй байгаад байгаа гэдэг чсэн тийм. Тэр хөдөлгөөнтэй хөдөлгөөн нь болохоор идэвхгүй амин эрчимд хамаардаг юм. Харин оюун ухаан буюу ухамсарын хүч энэ нь ариун мөнхийн бөгөөд жинхэнэ дээд ухамсарт хамаардаг. Энэ хоёрын хооронд холбоо байгаа мэтээр төсөөлдөг зүйл бол оюун санаа. Гэвч энэ төсөөлөл хуурамч байдаг. Хуурамч холбооноос үүдэлтэй мэдлэг болвол мөн хуурамч юм аа. Үүнийг мохог буюу мая гэдэг. Бас сансрын төөрөгдөл гэж нэрлэдэг юм байна. Ингээд ертөнцийн үзэгдэл гэж нөгөө айхтар ортой ийм ойлголт бий болдгоо гэж. Амин хүч болон ухамсарын хоорондын энэхүү холбоо нь зохиомол төсөөлөл. Хэрэв ингэж төсөөлөхгүй бол ертөнцийн үзэгдэл орших боломжгүй. Ухамсартай холбогдчихж амин хүч нь ухамсарлаг болж ертөнцийг өөрийн объект мэтээр мэдэрдэг. Гэвч энэ бүхэн нь хүүхдийн харсан хийг үзэгдэл шиг бодит бус юм аа. Хязгааргүй ухамсар дотор хөдөлгөөн нь ганц үнэн юм. Энэхүү хязгааргүй ухамсарт ямар нэгэн хязгаарлагдвал хүчин зүйл нөлөөлж чадах юм уу? Өөрөөр хэлбэл дотоод орших уу, дээд орших уугаа дийлж чадах юм уу? Тиймээс Рама үнэн дээр оюун санаа эсвэл хязгаарлагдвал ухамсар гэж байхгүй. Энэ үннийг тодорхой ойлгох үед оюун санаа хэмээх андуурж төсөөлж байсан тэр зүйл үгүй болдгоо. Энэ нь дутуу ойлголтын улмаас бий болсон мэт харагдаж байсан бөгөөд энэхүү буруу ойлголт арилгах үед оюун санаа оршихой болдгоо. Оюун санаа гэдэг нь болохоор бас нөгөө нэршлэн бид нар сэтгэл гэж хэлээд байгаа тийм. Энэ нь бас оршихой болдгоо гэж хэлээд өнгөрлөж байна. Тэгээ 30-ны мэдлэг болохоор үргэлжлүүлээд энэхүү оюун санаа нь идэвхгүй бөгөөд бодит бит зүйл биш. Тиймээс энэ нь үрд өхмөл байдаг.
Тэгсэн атлаа энэ ертөнцийн амьтад энэхүү өхмөл зүйл амиа хадаж хөдлөгдөж байдаг. Энэ ямар ачирхалтай монхоглол гэж нэ. Оюун санаанд өөрийн би гэж үгүй, би байхгүй, тулгуур байхгүй, хэлбэр дүрс байхгүй гэсэн атлаа энэ ертөнцийн бүх зүйл энэхүү оюун санаанд нэгдэгдэж байдаг. Энэ бол үнэхээр агуу нууц юм. Ямар ч бодит чанаргүй оюун санаанд би устгагдж байна гэж хэлэх нь бадам лувха цэцгийн дэлбээд миний толгой бяц цохиулаа гэж хэлэхдээ адилаа гэж дүрсэлж. Идэвхгүй хэлгүй сохор оюун санаанд өртөж гэмтэн гэж хэлэх нь бүтэн сарны элчинд шарагдаж байна гэж хэлэхтэй адил. Зүүрлүүлж хэлээд байна те. Өөрийнхөө өмнө зогсож байгаа бодит дайсныг устгаж чадах баатар ир шинжлээд үзэхээр огт байхгүй мэддэх энэхүү оюун санаанд өөрөө устгагдж байгаа нь үнэхээр хачирхалтай юм. Энэхүү бодит бус хуурамч оршин байдаггүй зүйлийг амьд битүүд өөрсдөө хүчрхүүжүүлээд байдаг юм аа. Оршин байдгүй оюун санааны бий болгосон энэ ертөнцийн өөр нэгэн адилхан оршин байдгүй оюун санаагаар устгагддаг. Энэхүү хуурмаг ертөнцийн үзэгдэл нь оюун санаанаас өөр юу ч биш. Оюун санааны жинхэнэ мөн чанарыг ойлгох чадваргүй хүн сутар дүгүүлсэн үнийг заалгуулах нь зохисгүй юм аа. Ийм оюун санаа айцаар дүүрэн байдаг. Тэрээр Вин гэд хөгжмийн уянгалаг ишгнээс айж бүр унтаж байгаа төрөл төрөстөө хүртэл айлгадаг юм. Төрөл төрөстөөс хүртэл айдаг. Тэр хин нэгний чанга хашгирыг сонсож айж тэр хаа байгаа тэр газраасаа ч хүртэл ингэ зогтдаг. Мунхан хүн өөрийн төөрсөн оюун санаанд нэгсэндээ бүрэн автсан байгааг илт ингэж харуулж байна. Миний сургаал бол Рама энэхүү хуурмаг ертөнцийн бодит байдалд итгэж, бат итгэж, энэ ертөнцийн таашаал цэнгэлийн төлөө зүтгэж, оюун ухаан мухсан хүмүүст зориулаагүй юм шүү. Үзхийг хүсэхгүй байгаа хүнд өнгө алгалсан ой модыг харуулахыг хичээх ямар тэнэг хэрэг гэж Хясаа өвчнөд уйман гэд нэг тийм өвчин байд. Хамраа идэгцэн хүнд анхлын үнэртний урлагийг заах гэж хэн зүтгэх хэлээд. Архичинд метафизикийн нарийн ширээнийг хэн заах вэ? Өвтлээс тосгоны хэргийн талаар хэн асуух юм? Хэрв тэнэг хүн ийм мунхаг ордлого хийвэл хэлхүү сохор оюун санаагаа захирч чадахгүй байгаа тэр мунхаг хүнийг хэн ятгах чадах юм? Хүмүүсийн оюун ухааныг төөрөгдүүлсэн хувь ухамсар, хувь бадгаал гэж ярьж байгаа бүр гэдэг үгнээс өөр юу юм? Хэрч байтугай хязгаарлагдвал буюу хувь хүний ухамсар гэдэг нь бодит бос төсөөл бодиттой биш хуурамч гэж. Тэр юу хийж чадах юм? Оюун санаа хэмээх зохиомл зүйлээс болж зовж байгаа мунхаг хүмүүсийн хувь заяаг хараад ганцаараа орших үннийг халгалж буй тэрхүү оюун санааг хараад миний сэтгэл өрөвдмөр ингэ дүүрч байна. Энэ ертөнцид тэнгууд зөвхөн зовж мөхөхийн тулд төрдөг. Өдөр бүр сая шумуус салхинд хийсч өвдөг. Өчигдүүхэн шоргоолноос эхлээд хамгийн агуу тэнгэрүүд хүртэл бүх төрх өхлийн хуулин захирагддаг. Хүмүүст таалагдах хэсгээс үл хамааран тэд баярлах эсвэл гашуудаг хэсгээс үл хамааран агшин бүрт тоологдшгүй олон амьтад өхөж тоологдшгүй олон амьтад төрж байдаг. Тиймээс гарцаагүй зүйлийн төлөө гашуудах ч үгүй, баярлах ч үгүй байх нь илүү мэргэн хэрэг болох үе заа. Гэжээ.